Зарим төргийн үзэгчдээ 18 цаг болсон байна. Өнөөдөр 6 дугаар сарын 22-нд даваа гараг шинэ 7 хоног эхэлж байна. Хамгийн урт өдөр. За энэс хойш ингээд нар буцлаа да. Ер нь нарныхаа бараг харж амжаагүй байтал бараг 100 дуусах гэдэг нь уу яах гэдэг. За ингээд 24-өөс эхлээд ерөнхийдөө бол нийт орон нутгаар бол дулаарнаа гэсэн мэдээллийг ус цагуур орчны шинжилгээний газраас бол өгч байгаа гэсэн мэдээлэл байна. За өнөөдөр даваа гараг учраас намын хоёр намын бүлэг, за хүн намын зөвлөл тус тусдаа хуралдсан холбогдох шийдвэрүүдээ гаргасан. За өнгөрсөн амралтын өдрүүдээр манай салбарын их хурал болж Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн ерөнхийлөгчөөр за Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн захирлаар ажиллаж байсан. За мөн Баярын засгийн газрын үед ерөнхий сайдын хэвлэлийн ядны даргаар нь ажиллаж байсан Нэнж Жамцгч тодорсон байгаа. За тэгээд цаашдах нь ажил үүсэнд бас өндөр амжилтыг хүсье. За иймэрхүү үйл явдлууд болж байна. За нөгөө шүлхий вакцинжуулалт 20-оос эхлэн гэсэн боловч одоо хүртэл ер нь вакцинжуулалт эхлэегүй л байгаа юм шиг байна. За цар хүрээн улам нэмэгдэж байгаа шиг байна. Ховд аймгийн булган үеийнч сумдуудад байсан бол одоо Алтай суманд бас тархлаа гэсэн юм мэдээлэл бас гарч ирж байна. Үүнтэй холбоотойгоор бас хэд хэдэн шийдвэрүүд явж байна гэдэг. За иймэрхүү мэдээллүүд ерөөхдөө өнөөдрийн Монгол коммент нэвтрүүлэгт багтж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд бас нөгөө орон нутгийн нөхөн сонгуулиуд болж байгаа шиг байна. За үүн дээр Монгол Ардын нам бас нэлээд том PR сурчлагаануудаа хийж байна гэсэн ийм мэдээллүүд байна да. За ингээ өөрийгөө хэлжээд хоёулаа эдгээр мэдээллүүдээ үзэгчдэд танилцуулаад сэтгэлийг авъя. Монгол комментэд нэгтгэцгээе. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч байгууллага Монсын хувьд Магнимон бүтээгдэхүүнээр хамтарч байгаа. За Магнимон нь бол одоо магний болон B6 амин дэмийн дутагдлаас урьдчилан сэргийлэх болон эмчлэх зорилгоор хэрэглэдэг бүх химийн сангаар худалдаалагддаг, жоргуу олгогддог энэ бүтээгдэхүүн байна. За тэгээд нойргуудыг толгой өвдөх, толгой эргэх, анхаарал төвлөрөл, чадвар сулрах, ядрах, зочимтгой болох, булчин татах, жиргэнэх зэрэг юм зовирууд эсрэг Магнимоныг хэрэглэж болно. За мөн үндэсний үйлдвэрлэгч Монконди сүүн жихрийг та бүхэнд хүргэж байгаа. Шинэ бүтээгдэхүүн. За сүүн жихэр нь бол одоо нэрнээсээ л ахгуулаад одоо яг онцлог нь бол тодорж байна л да. Үнэний цэвэр сүүний орцтой гэдгээрээ давуу талтай үндэсний үйлдвэрлэгчид эх орныхон онцлогийг харуулсан ийм шинэ бүтээгдэхүүнүүдийг бас гаргаж байгаа. Түүний нэг нь Монкондигийн сүүн жихэр байгаа шүү гэдгийг дуулгая. За мөн 100 нас дэмий сан Пандуал гэдэг энэ бүх бүтээгдэхүүнээр хамтарч байна. 100 настынхны хувьд гэх юм бол одоо 30 жилийн түүхтэй. Энэ жил 30 жилийн байгаа тэмдэглэн өнгөрүүлж байгаа хамт олон. За 8 салбараараа үйл ажиллагаа явуулж байгаа. Бүгд найрамд Солонгос улсаас албан ёсны чанар эрхтэйгээр нь ийм бүтээгдэхүүнүүдийг Монгол улсад албан ёсны эрхтэйгээр импортлон оруулж ирдэг. За Пандуал нь яадаг вэ гэдгийг бас тодорхой хэлжээ. За хоол эзний дараа гиз дүүрдэг ийм цанхаах, гүйлгэх, суулгах эсвэл одоо нэг таагүй мэдрэмжийн үед гараад идэг. За тэгвэл энэ үед одоо нойр булчирхаан дутагдж байгаа ферментийг нөхөж хоол боловсруулалтыг л дэмждэг ийм бүтээгдэхүүн. Нэгсэндээ хотоод гизний үйл ажиллагаа хэвийн боловч их хоол идсэн үед ч гэсэн хоолны шингэцийг сайжруулах зорилгоор хэрэглэж болно. 14-өөс дээш насныхан бол нэг шахамлаар өдөрт 3 ууж хэрэглэдэг. За хамгийн гол нь семитикон бодис гэдэг нь одоо гиз дүүрэх цанхаах зовёрыг арилгадаг ийм семитикон гэх бодис дотор агуулдаг юм байна. За аял зугаалгын үйлрэл эхэлж байгаа бид нар чинь одоо хөдөө орон нутгийг зорихлоор баахан л одоо мах идцгээдэг. За тэгээд энэ махан голцоо хүнс хэрэглэдэг зуны үйлрэл Пандуалыг хэрэглээд хоол шингэцээ сайжруулаарай гэж уриалах. За мөн Black Horse Discovery компани бүгд найрамд Хятад ард улсын өвөр Монголын өөртөө засахорны хөхөт Шилийн хотын эрүүл мэндийн үйлчлэг үйлчилгээнд бол 70% хямдрал зарласан байгаа юм байлээ. За Улаанбаатар Монгол улсад одоо 1.5-аас 2.5 сая төгрөгөөр хийдэг эрүүл мэндийн үйлчлэг шинжилгээнүүдийг ердөө 1500 юанаар хийхийг одоо хэрэглэгчдэд санал болгож байна. За тэгээд ирээнээс хөхөт хүртэлх замын зардал, за замын зарлаас гадна одоо байрлах, зочид буудал, хоол гэдэг ингээ 3 хоногийн юм зардлууд нь дээрэс нь эрүүл мэндийн үйлчлэг онцлогооныхоо дүнтэй багтаж байгаа. За үүнд нь одоо хотоод гидсний одоо унтуулгатай дууран багтаж байгаа юм байлээ. За дээрэс нь одоо компьютер томограф үзлэг, эхо, эрентхэн, цус, шээсний дэлгэрэнгүй шинжилгээ, дотор эрхтнүүдийн шинжилгээнүүд, за тэгэл ясны нэгтэршил, судасны хатуурал, мис засал, нүд чих, хамар, хоолой, шүдгээд бүгд багтаад 1500 юан юм байлээ. За утасны дугаар нь 9111 тэг 711 9999 1678 гэсэн юм дугаарыг утаснууд байна шүү гэдгийг хэлье. За устаа. За Home Media манай нэвтрүүлэгтэй хамтарч ажиллаж байна. Тэгэд ийм шинэ төхөөрөмжтэй болсон. Home Media үйлчлэгээ дараагийн 90 үеийг тавтаа морил гэсэн юм уриатайгаар за Home Media-ны интернет телевизийн сувг хосолсон үйлчлэг юм а. Home Media үйлчлэгээний хэрэглэгчийн төхөөрөмж шинжлэгдэн Android үйлдвэрлэлийн систем бүхий хэрэглэхэд хялбар хурдан кино контентын өргөн сантай болсон. Home Media шинжлэгдсэн төхөөрөмжийн багцаа ахиулаад тэг төгрөгөөр авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 77 40 99 44 дугаараас
авна гэсэн байна. 77 40 99 44 дугаараас. За би нэвтрүүлгийн үндсэн мэдээлэл рүү орохоос өмнө бас нэг юм хандив мэдээлэл байгаамаа. За энэ хандив мэдээллийг дуулчих. За энийг бариад өгчдөг үү? Энэ артлыг. За болрын эмчилгээний хандив аян гээд амнаас аврах хандивын уриалга гээд. За мөнх одоо хөхтөө болор 42 настай нэг хүүхэдтэй өрх толгоосон ганц бие ээж болор эгч маань. За илэгний сериозын 4-р үе буюу сүүлийн шатны онцтойгоор амнаас нь аюултай нөхцөлд байна. 2024 оноос хойш олон удаагийн эмчилгээ хагалгаа хийсэн ч биеийн байдал улам муудаж хөвлөдөө их хэмжээний шингэн хуримтлагдсан удаа дараа ус ахуулах шаардлагатай болсон. Эмч нар яаралтай элэг шилжүүлэн сулгах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаад байна. За ээж аав нь өөд усан тул донор болох боломжтой цорын ганц хүн нь төрсөн дүүн байгаа юм байна. За харамсалтай нь шаардлагатай хагалгааг Монгол улсад хийх боломжгүй бөгөөд Турк улсад нийт 210 сая төгрөгийн өртгөр хийх шаардлагатай. За ингээд сайхан сэтгэд Монголын ард түмэн та бүхний болор хичээмэн амь насыг аврах үйлсэд бас нэгдхийг хүсэж уриалж байна гэд. За хандивын данс нь Хаан банкны данс байна. 51 66 72 28 28 хүлээ авагч нь мөнх хот товхтой болор гэсэн. За IBAN нь бол 23500 51 66 72 28 28 гэд. За холбоо хоёр хуудас нь 99 80 84 68 гэсэн ийм дугаарын утас байгаа юм байна шүү. За нэг хүний өгсөн багхан тусч гэсэн нэгэн ээжэд амьдрал бэлгэлэх боломж шүү. Хуваалцаж түгээн дэмжээрэй гэсэн ийм хүсэлтийг бас над руу ирүүлсэн юм аа. За тэгээд хүмүүс чинь зовлонгийнхоо өмнө мөнгөгүй очих хамгийн том бэрхшээл нь байдаг гэдгийг манай бэлгээ бас нэлээд сайн хэлдэг. Тэгээ бид нар одоо димэндээ дээс эрчимдээ цөөхөн гэдэг монголчууд бид нар бас бие биендээ тус дэм болж энэ хандив аянд бас нэгдэж боломж болцоогоор тус дэм хүргээч ээ. За өрх толгойсон ээж нэг хүүхэдтэй за тэр хүүхэд одоо ингээд ээжигээ аврахыг за анги хамт олон нь найз нөхд нь энэ хүнийг эсэн мэнд байлгахыг хүсэж энэхүү одоо мэдээллийг түгээж өгөөч гэсэн хүсэлтийг Монгол комент уламжлалаа. Бид ер нь бол яг иймэрхүү мэдээллийг иргэдтэй аль болох боломж болцоогоор түгээхийг хүсдэг. За тэгээд ингээд болор гэдэг энэ нэмэгтэй туслах хандивт та бүхэн маань бас нэгдэж өгөөрэй гэдгийг уриалъя. За үндсэн мэдээлэл рүү орондоо. За Монгол Улсын ерөнхий сайд энэ зам бол одоо Монголын эдийн засгийн форум бол хэрэггүй. Ийм чуулга уулзалтын мөнгө төгрөгийг бол одоо хэмнэх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. За гэхдээ зуны Давос гэж нэрлэгдээд байдаг. Бүгд найрамд Хятад ард улсын Дайлан хотод болдог энэ эдийн засгийн уулзалтанд оролцохоор бол их орноосоо хөлгийн жолоо залжээ. За ингээд учрал зуны Давос чуулганд оролцохоор бүгд найрамд Хятад ард улсын Дайлан хотноо хүрэлцэн очлоо гэсэн юм мэдээлэл байна өө. За ерөнхий сайд тус суулга уулзалтын нэгдсэн болон салбар хуралдаан хилцүүлэхт оролцсон. За хүнсний тогтолцоонд худалдаа, зах зээлийн инновац дэмжих стратегийн хилцүүлэхт оролцож нээлтийн үг хэлэх юм байна. Эрчим хүч үгүй бол хиймэл оюун үгүй сэдвт хилцүүлэхт бас пеналистаар оролцох юм байна. Чухал ашигт малтамлын 90 үе олборлолтоос ажилтны дүрийн шинжилэл рүү сэдвт олон талд оролцож үг хэлэх юм байна. Дэлхийн эдийн засгийн форумын залуу манлайлагчдын нийгэмлэг Meet Leader уулзалт хилцүүлэхт оролцсноо гэсэн ийм одоо хөтөлбөртэйгээр бүгд найрамд Хятад ард улсад бол ингээд Дайлан хотод оччихсан байна гэсэн юм мэдээлэл байна шүү. За дараагийн мэдээлэл орон нутгийн нөхөн сонгуул урьдчилсан дугаар бол Монгол Ардын нам олонхын мандатыг авсан байна. За энэ чинь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд 9 мандатын төлөөх сонгуул, за сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуул гэдэг ийм нөхөн сонгуулиуд өнгөрсөн амралтын өдрүүдээр бол зохион байгуулагдсан. За ингээд 5 аймгийн 9 суманд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9 мандат, за 15 аймгийн 33 суманд иргэдийн төлөөлөгчдийн хурлын 37 мандат буюу нийт 46 мандатын өрсөлдөөн өрнөсөн. За сонгуульд Монгол Ардын намаас 42, Арс намаас 40, Хүн намаас 1, иргэний оролцооны нэгдэл намаас 1, бие даан нэрдэгч 5 өрсөлдсөн. За харин аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн тэр 9 мандатыг бол бүгднгийн Монгол Ардын нам авчихсан байна. 100% авсан. 100% авсан. За харин нөгөө сумдийнх дээр бол нэг 43%-тэй бас ялалт байгууллаа гэсэн ийм мэдээллүүд бас явж байна л. За үүн дээр Ардсан намын өнөөдрийн бүлгийн хуралдааны дараа Ардсан намын дарга цогтгөрл иргэдийн дунд Ардсан намын үнэлэмж өндөр байгаа ч сонгуульд ялагдлаа. Луурдах сүлжээ ер нь байна шүү гэдэг зүйлийг хэлсэн бэл. За түүний үгийг UBN одоо пост одоо релиз болгоод оруулсан байлээ. За энэ чэнэс нь хүрчихье. Өндөр гардаг. Энэ бол хараа тус байгууллагуудын тав хүн харж байгаа үндэлүүд. Гэтэл яагаад аймгийн хурлын сонгуульд, иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд цөөхөн санал авчваа гэдэг. Тэгэхээр олон нийтэд Ардсан намын иргэдийн өндөр байгаа ч гэсэн энэ элдв сонгуулийн сүлжээ, нүүрсний мөнгө
алуун тушаал эрх мэдэл 10 гаруй жил засаглаж байгаа төрийн алууны бүтэц энэ бүх зүйлээр ардчилсан нам сонгуулийн эцсийн үр дүнд бас яг хүлээж байна. Тэгэхээр бид нар одоо их цаг хугацаанд саяны дээр элдв нөлөө, мөнгөний нөлөө, нүүрсний мөнгөний нөлөө, элдв сүлжээ, хэсгийн ахлагч гэдэг энэ угссан 10 гаруй жилийн энэ төрийн алууны албан суурилсан сүлжээг задлахын төлөө сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах, тодорхой хуулиудад өөрчлөлт оруулах, бид нар бас үйл ажиллагаанд анхаарч дүгнэлт хийж ажиллах юм хэрэгцээ шаардлага байгааг одоо харуулсан сонгуулийн дугаарлаа гэж өгцгөөс аргагүй тэгээд арчсан. За энэ хэлж байгаа үгнээс бол 3 юм харагдчих шүү дээ. Нэгдүгээрт нь бол нүүрсний мөнгө яллаа. Монгол Ордын намын санхүүжилт бол ерөөсөө нүүрсний мөнгнөөс байна гэх. Таныг бол энэ 2 сайд хэлэхдээ бол нүүрсний хамжигчтэй гэдээ бас нэг цолцгосон тал байгаад байгаа. За хоёр дахь гол юм нь юу вэ гэхээр сонгуулийн хуулинд ерөөсөө өөрчлөлт оруулна гэдэг байр суурийг илэрхийлж байна. За магадгүй 2028 оны парламентын сонгуул энэ 126-га жижиглэх хэлбэр рүү явж магадгүй гэдэг ийм өрсөлдсөн таамаг прогноз яваад байгаа шүү дээ. Жагсаалтаар орж ирэх нөхцөл байдлыг ер нь хаачаа. Тэгээ нөгөө жижиглсэн тойрог руугаа явуулаад жижиглсэн тойрог дотроо олон мандаттай болох энэ нөхцөл байдлыг бол бий болгож болцсгүй маа гэдэг ийм зүйл харагдаад байна. За гуравт нь бол ардсан нам одоо энэ байгаа нөхцөл байдалтай дүгнэлт хийгээд цаашаа бид нар бол одоо энэ богссон 10 жилийн богссон зүйлийг бол задлахын төлөө хүчтэй сөрөг хүчин байж ажиллах ийм шаардлага үүссэн байна гэдэг зүйлийг хэлж байна. Тэгэхээр зэрэг одоо магадгүй хүчтэй сөрөг хүчин гэдэг бол нөгөө засгийн газрыг л удаа огцруулаад байх хэлбэрийг хэлэх юм уу? Эсвэл одоо энэ асуудал чань таалагдахгүй ингээд хурал цуухгүй байгаад байхыг хэлэх юм уу? Тэрийг нь одоо тодорхойгүй. Гэхдээ ямар ч байсан хүчтэй сөрөг хүчин байна гэдэг ийм зүйлийг хэллээ. За ард түмний нам ардчлал шинжиллийн нам зэрэг намуудыг бол улсын дээд шүүхэд бүртгэлгүй тооцсон байна шүү. За ингээд Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 6 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны дараах асуудлыг хилэлцэн эрхчлөө хэрэгжүүлэгч намын оноос нь нэрийг эрхчлөө нам болгон өөрчлөх, үүнтэй холбогдуулан намын дүрмд орсон өөрчлөлтийг бүртгүүлэх тухай бүртгэхээр шийдвэрлсэн байна. За улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн энэ хуралдаанаар хилэлцээд Монгол улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намын жагсаалтыг шинжилэн батлах, дээрх жагсаалтад бүртгэдэг улс төрийн нам тухай хууль ингээд ингэсэн зүйл шинж бүртгүүлэх өргөдөл ирүүлээгүй Монголын либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, ард түмний нам, хамаг Монгол хөдөлмөрийн нам, Монголын шинжилэлт нам, шин нам, зүй ёс нам, за ардчлал шинжиллийн нам, улсын дээгчүүд бүртгэлгүйд тооцоор тогтож улмаар намын эд хөрөнгө төлбөр тооцоотой холбоотой бусад асуудлыг улс төрийн намын тухай хууль болон иргэний хуулийн дагуу шийдвэрлэхэд энэхүү тогтоол саад болохгүйг дурдсан байна. За ингээд үндсэндээ баг 7-8 нам байхгүй боллоо шүү дээ. Монгол улс чинь 30 гаруй баг 40 шахан улс төрийн нам үйл ажиллагаа явуулаад байдаг. За тэгвэл эдгээрээс одоо баг 7-8 нам нь бүртгэлгүй болж шийдэгдсэн байна. За ингээд. За дараа нь сонгуулийн дуу чимээ бас ойртож байгаа нэг зүйл бас IC дээр гарсан байлээ. Монгол Ардын намын ерөнхий нэрийн мишгийн дарга Содбаатар Монгол Ардын нам ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ ард түмний саналаар тодруулна гэж байна. За Монгол Ардын намаас хэнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх юм бэ? За энэ дээр ард түмний одоо саналыг авнаа гэж. За энэний одоо оршил нь энэний цаад утга зураг нь юу вэ гэхэлэр зэрэг магадгүй одоогийн ерөнхийлөгч хүрс үхийг хуулиараа бол хориод болохгүй болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энийг нөгөө ард нийтийн санал асуулга явуулах хэлбэрлүүд түлхэж байна уу гэдэг ийм зүйл. Шинжээч одоо ажиглагчдын зүгээс тайлбарлаж байна. За эсвэл Монгол Ардын намаас нэр дэвшиж болох боломжтой кандидатуудыг гаргаж ирээд за эндээс хин хэнийг одоо та нар дэмжих вэ? Хэнийг явуул та нар дэмжих вэ гэдэг сунгаа хэлбэрийн зүйлийг бас явуулж магадгүй гэж. За ингээд сунгаа явуулчих магадгүй эсвэл ард нийтийн санал асуулагч явуулж магадгүй. Ер нь бол ингээд нэг иймэрхүү мессежийг нийгэм шийдэж өгчөөд нэг үр дүнгийн ажиглаа суучдаг шүү дээ, тий. За хүмүүс ер нь юу гэж хүлээж авах нь сошиал ер нь яаж авж ийн гэдэг байдлаар хандлагыг нь мэдэж авах хэлбэрээр ингээд явж яж магадгүй гэсэн. За улс төрийн нөхцөл байдлууд дээр нэг юм мэдээ. За нөгөө шүлхий чинь Ховд аймгийн Алтай суманд шүлхий өвчин илэрч өндөржүүлсэн бэлэн байдал шилжлээ гэдэг. За Баруун аймгийн одоо Булган сум тэгээд Наан Нүинч тэгээд Алтай сумнууд ингээд дамнаад байж идэг. За тэгээ Алтай суманд бол шүлхийн өвчин илэрчихсэн ийм дүр зурагтай болчлоо. За хүн сүдэн аж ахуйн сайд Идэрбатын хэлж байгаагаар бол одоо 20-оос бид нар одоо вакцинжуултууд эхлүүлнэ гэжсэн бол одоо яг вакцинжуулт ихэлсэн үгүй юу бас тодорхой мэдээлүүд нь алга байна. За гэхдээ
вакцинжуулалтыг хийх хүртэл ерөөхдөө бүрэн хамрагдах хүртэл янз бүрийн байдлаар бог малын мах битгий дээрээ сүү энтрийг битгий хэрэглээрэй гэсэн нэг юм байна. За тэгвэл Ховд аймгийн Булган Уянж Алтай суманд бүр хатуу 20 зэрэг тогтооч юм байна. За бүр нөгөө нэг юм постуудаа хүртэл ингээд цэгүүдийг олшруулж байгаа юм шүү дээ. Нөгөө малгүй замгүй хэсгүүдээр бас нэвтрэх боломжтой хэсгүүдийг ч гэсэн явуулын постуудыг гаргаад за ингээд сум хоорондын тээвэрлэлт, сум хоорондын мал бэлцээх үйл ажиллагаанууд ч гэсэн бүгдээрээ одоо зогсон байдалд орж байгаа. Хатуу хөл хорионы байдал руу шилжлээ гэж. За үүнээс шалтгаалаад Хөвсгөл аймаг гэхэд одоо бусад нутгаас мал амьтан нэвтрүүлэхийг тодорхойгүй хугацаагаар бол хориглож байгаа юм байна. За аймагуд ингээд дор бүрнээ шүлхийгээс урьдсан сэргийлэх хэлбэрээр иймэрхүү нөхцөл байдлыг. За ер нь одоо ингээд 100 одоо нөгөө хуц ухнаа тавихаас ахгуулаад л малын селекц хийж эхэлдэг шүү дээ тийм. За тэгвэл Хөвсгөл аймаг бол энэ удаадаа бол бусад аймаг нутгаас бол мал амьтан нэвтрүүлэхийг бол одоогийн байдлаар бол хориглож гисэн юм шийдвэрийг гаргачлаа. За шүлхийн өвчний вакцинжуулалт хийгдэх хугацаанд гэж шүү. Бог малын мах сүү хэрэглэхгүй байхыг зөвлөё гэж эвгүүр дээр гаргасан мэдээлэл дээр. За өнөөдрийн байдлаар Монгол улсын 6-аас 7 аймагт шүлхийн өвчин бүртгэгдэж хөл хорой тогтоогод байгаа. За энэ байдал удаан үргэлжилбэл нийслэлд цаашлалт улсын хэмжээнд тархах аюултыг мэргэжилтнүүд онцолж байна. Шүлхийн хүнд шууд халдварлгүй байж болох ч шүлхийн вакцинтай мах хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг талаар Хөдөө аж ахуйн сургуулийн мал эмнэлгийн сургуулийн малын халдвар төвчөн судлалын багш Бацуур нэгэн хэв төгсөн ярилцлагадаа шүлхийтэй мах эзнэр хүний эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй. Харин шүлхийн вакцин хийлгэснээс хойш 14-өөс 21 хоногийн хугацаанд тухайн малын мах сүү хэрэглэхийг хориглодог юм байна. За 20-той хугацаанд тухайн малын мах сүүг хэрэглэсэн тохиолдолд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэсэн мэт. Тэгэхээр зэрэг вакцинжуулалт явагдаж байх үед ерөөсөө малын мах сүүг бол ямар нэг байдлаар хэрэглэхгүй зөвлөж штэ. Тэгэхээр одоо бид нар чинь яг мах сүү хэрэглэдэг юм улиралдаа ирчээд байна шүү. Одоо үндсэндээ одоо наадан болоод тэгэл хөдөө орон нутгийг зорьцгоно. Тэгэл ингээ зорих үедээ тэгэл таньдаг айл хамаатан садан найз нөхдийнхөөрөө очих болгонд л одоо нэг хонь нэг бетон л түлцгэн шүү дээ. Тэгэл одоо сүү тарг гэл ингээл хүүхдүүдэд цав цагаатан дээр авчин энэ болгон чинь яг вакцинжуулалтанд хамрагдсан малын тиймэрхүү зүйлийг хэрэглэх бол хориотой юм bay шүү. Эрүүл мэндэд. Одоо энд авчираад яаж хянах уу гэдгийг хэрэгэлзээтэй тий. Одоо шил лангуун дээр сүү худалдаалгаж чинь мах худалдаалгаж чинь. За яг тэр хүн бол худалдагч бол авчираагүй л гэж штэ. Тэндээс ирэхгүй л гэж штэ. Бид нар яаж мэдэх вэ? Одоо тэмцээч нөгөө гарал үүслийн бичиг нэ. Тий, одоо жинхэнэ тийм одоо хяналт шалгалт. Одоо Улаанбаатар хотод ч гэсэн халдвар төвчөнд дарахаас урьдсан сэргийлж янз бүрийн пост гаргадаг шүү дээ. Нэг дугуй муу юм цацаал ингээл явуулж ариутгалтын цэг байгуулад байдаг. Одоо тэд нар нь хийгдэхгүй байлгүй. Ямар ч гэсэн хөл хөдөлгөөн нэмэгдэж байна. Одоо энэ амралтын өдрүүдээр чинь хүүд болоодагт. Тий, даншиг. Даншиг наадан болох гээд байдаг. За Ховд аймгийн наадмыг бол хойшлуулах санал гаргачихсан байгаа юм байна. За ямар ч байсан нэг Булган Алтай Уянж сумдад бол хатуу хөл хорой тогтоосон. За энэ аймагуд энэ сумдуудын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа. За тэгээд Ховд аймгийн нэгдсэн наадмыг ч гэсэн хойшлуулах санал гаргалаа гэсэн юм мэдээлэл IC дээр байлээ. За шүлхийн эрсдэл өндөр байгаа учраас даншиг наадмын хурдан морины уралдааныг бол хориглосон байна. За хурдан морины уралдаан дээр бол мэдээж хотын ойролцоох ч юм уу ирж болох боломжтой бүх ил газруудаас хурдан мордыг тээвэрлэдэг. За тээвэрлэхдээ одоо юу гэдэг чинь нөгөө тодорхой хэмжээний тоон адуутай эсвэл одоо дааг энтриг нь бол одоо нөгөө гүхүүл дагвал гүүгтэн ч юм уу ингэж нэлээд их нөгөө нүүдэл суудал хийгддэг учраас. За тэгээд ямар ч байсан хурдан морных нь уралдаан даншиг наадмын хурдан морины уралдаан болохгүй юм байна. Зөвхөн бүх сур гэсэн хоёр төрөл дээр даншиг наадам явагдах нэ 27 28-ны өдрүүдэд. За хүрээ цам даншиг наадмын төрөө бүхийг бол 30 саяар, үзүүр бүхийг бол 20 саяар байлгахаар болсон талаарх мэдээлэл байли. За энэхүү даншиг наадмын үйл ажиллагааг бол ТV телевизийн уран бүтээлчид Монгол орон даяар 27 28-ны өдрүүдэд хүүд болоо худгаас бол шууд дамжуулан хүргэх ийм хуваартай байгаа шүү гэдгийг бас дуулгая. За чамд ямар мэдээлэлүүд вэ? За нийслэлийн иргэдийн хурал өнөөдөр төсвөө тодтогчээ гэдэг. За тэгээд хамгийн гол нь 2026 оныхоо төсвийг тодтохё гэсэн чинь одоо сөрөг хүчин болох бат цогц одоо бүлгийн дарга нь бол энэ хууль зөрчөөд байна. Бит хоёрын өмнө хэлдэг шиг энэ намар одоо дараагийн төсөв болох ч яхад
одоо тодтоно гэж ер нь ямар юм байсан бэ гэдэг нэг ийм асуулт хариулт явсан шүү дээ. Тэгээ ерөнхийдөө өнөөдөр бол ямар ч байсан төсвөө тодтоод авсан юм байна. За тэр хууль зөрчөөгүй гэдэг дээр хотын дагуу өөрийнхөө тайлбарыг хийлжээ. За нийслэл энэ удаагийн төсвөд за ямар ч байсан хууль зөрчөөгүй төсвийн тухай хуулийн 34-р зүйлийг барьсан гэсэн гин. За эхний төсөл дээр нэмэгдсэн зүйл гэвэл шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтанд орсны дагуу туул 1 километрийн инженерийн байгууламжийн засвар шинжилгээний ажил шаардлагатай байсан учраас энэ дээр төсөв нэмсэн. Агросити эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх одоо энэ төлөвлөгөө байгаа учраас энэ дээр ингээд төсөв нэмээд явсан. Тухайн төсвийн хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар сарын 31-ний дотор гэрээ байгуулаагүй хэмжээний төсвийг татсантай холбоотойгоор зарим төлөөлөгчид цаашаа сонгон шалгуулалтын үйл ажиллагаанд анхаарч ажиллана гэдэг. За ямар ч байсан төсөв бол бид нар хууль зөрчөөгүй гэдэг нэг ийм агуулгаар өнөөдөр төсөө баталчихж. За энэ дээр нь бол том мега төслүүдтэй холбоотой өөрсдийнх нь хэлдэг нэг 24 мега төстэй холбоотой дагалдуулж орж ирсэн инженерийн бүтээн байгуулалт нь зайлшгүй хэрэгтэй байсан юм а гэдэг үгээр тайлбарлаж. За дараагаар нь нийслэлийн холбоотой дахиад нэг мэдээ бол энэ нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлынхан бүгд давхар дэлтэй байна гэдээ ярьсан шүү дээ. За тэгтэл энэ төлөөлөгч нь энэ 792 мянган төгрөг буюу хамгийн доод хэмжээгээр бид нар цалин авдаг юм а. Эндээс нийгмийн даатгал одоо янз янзын юм төлд юм а. Бид нар чинь хөдөлмөрийн хөлсний одоо бага доод цалинтай гэдэг зүйлийг нийслэлийн төлөөлөгч шилжижсэн. За тэгвэл өнөөдөр энэ оюумаа нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга оюумаа гэж. За нийслэлийн төлөөлөгч гишүүдийн бод цалингийн мэдээллийг өнөөдөр өглөө. За төлөөлөгч гишүүдийн цалин 792 мянга буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоожээ. За энэ хизээ ийм үүснэ тогтоол юм бэ гэхээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны тогтоол. Төрийн болон орон нутгийн бодлого зохицуулалтын газраас 2023 онд заасан чиглэл зохицуулалтын дагуу юм байна. Тэгэд гол санаа нь бол юу гэхээр за та нарын цалин бага юм байна. Тэгвэл давхар дээлтэй бол гэд давхар дээлийг нь зөвшөөрч. Одоо нөгөө талаараа одоо идэж уух тэр нөхцөлийг хангаад өгч шүү дээ. Уг нь бол яг л улсын хурлын гишүүд шиг яг хөө цалинтай, цалин нь бол сайн. За тэгэл давхар дээл хашихгүй байхлаа болох гэдэг. Улсын хурлын гишүүд ч юм бол засгийн газрын гишүүд. Одоо энэ дээрнээс ингээ 2 3 юм ургаж гарч ирдэг байхгүй. Нэгдүгürt нь юу гэхээр зэрэг нөгөө хүмүүсийн хилээд байсан эрх ашигын зөрчил үүсэж байгаа. За одоо тухайлбал нийслэлийн эрүүл мэндийн газарч гэдэг юм уу, нийслэлийн орон сууцны корпорацийн даргач гэдэг ч юм уу ингээд явахлаарэ тухайн нийслэлээс иргэжүүлж байгаа төсөл рүүгээ өөрийнхөө хамаарал бүхий компаниудыг оруулж ирж 792 мянган төгрөгийн цалинтай штэ гэж ярьж байгаа мөртлөө тэр хэмжээний одоо нөө шахнах гэдэг хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй компаниудыг оруулж ирэх боломж нь нэгдэдэг. Хоёрдугаарт нь яадаг вэ гэхээр уйлрал болгонд урамшуулал авах хэлбэр рүү ордог. Та бүхэн одоо мэдж байгаа да коронавигийн үеэр өөрснөөгөө 150 хэдэн сая маяар жилийн урамшуул цаацсан ийм дүр зургуудыг бид нар харж ирсэн. Тэгэхээр зэрэг яг ингээл бас урамшууллын хэлбэр рүүгээ нэг хоёрдугаарт ингээ явцдаг нэг. Тэгээ энэ гуравдугаарт нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын чинь тэгвэл одоо байнгын үйл ажиллагаатай болохыг л доо. Нэг улиралд 2 удаа ч юм уу 2 улиралд 1 удаа ч юм уу хуралддаг энэ хэлбэрээс эсвэл зөвхөн төсөв хилэлцэх гэж цугладаг нэг хэлбэрээс нь салгая л да гэдэг нэг юм зүйл. Байнгын ажиллагаатай л байх хэрэгтэй л болчихно. Нийслэл гот гэдэг чинь Монгол улсын хүн амынханд бараг тал нь болчихлоо шүү дээ. За үйлдвэрлэл үйлчилгээ аж ахуй нэгжүүдийнх нь бараг талын тал нь болчихсон. Одоо бараг 70-аас 60-аас 70% нь Улаанбаатар хотод төвлөрч байна гэдэг. Тэгээ шийдвэрлэх шийдэх олон асуудлууд байдаг. Тэгээд улирлын чанартай хуралддаг энэ асуудлуудаа тэгвэл болцгоо. Тэгээд хангалттай цалин гав, давхар дээлээ болцгоо, ашиг сонирхлын зөрчлөө болцгоо гэдэг ийм юм цаанаас нь ургаж гарч ирэх хэрэгтэй байхгүй юу? Тэр байнгын ажиллагаатай гэдэг дээр бас төлөөлөгч нь бас ярьж илээ. За байнгын ажиллагаатай болоо гэхээр засаг заргаар нутаг дэвсгэрийг нэгж одоо түүний удирдлагын тухай хуулинд нийцэхгүй байна. За бараг цаашдаа үндсэн үйл зөрчөө явах юм уу? Ийм асуудал болж ирнэ гэд. Тэгээд гол нь тэр цалингийн урамшуул дээр нь бол ерөөсөө нөгөө даапалтдаг нөгөө мөнгө хийдэг ийм зүйлээс л ерөөсөө Монгол ардын нам одоо ирэх үрж штэ. Чи болсон хүчингү нам биш гэдэг үрснийг тэдэг үстэй. Тэгвэл нэг төлөөлөгч хийчих, нэг газрын дарга хийчих, 2 хүн байж л байгаа үстэй. Тэгэхээр ингээд тусдаа юмаа хийгээд явах нь зүүд нээцнэ гэдгийг л ард юм уг нь шаардаад байгаа штэ. Гэтэл өөрснийхээ тогтоол янз бүрийн шийдвэрээр л хамж яваад бүгдийг нийлүүлээл ингээд байнгын ажиллагаатай биш юм чинь бидрэнд байнга суух шаардлага байхгүй, өөр ажил хийх ёстой үстэй гэсэн ийм маягаар асуудал. Орон нутгийн
тэр засаг захиргааны хууль гээд өөр нийслэл чинь өөрөө эрх зүйн байдлын тухай хуулиа батлуулаад авцсан тий. Эрх зүйн байдлын тухай хуультай. Тэгээд яг дураа хүрхлээр зэрэг эрх зүйн байдлын тухай бид нар өөрснөө эрх зүйн байдлын тухай хуультай төсвөө захиран зарцуулах эрхтэй гэж ярьж байгаа мөртлөө дургуугаа хүрхлээр зэрэг бид нар чинь ингээ хууль зөрчих гээд байна гэдэг ийм зүйлтэй болчиход байна л да. Тэгээд хэрвээ тийм бол өөрснөө бид нар байнгын ажиллагаатай болёо гэд хуулийнхаа төслийг оруулж ирэл батлуул та. Тэгэл өмнө чинь Нямбатар дарга чинь тэгэл оруулж ирэл батлуулаад зүтгэл яваал гэдэг юм чинь. Тэгээ отоо болохоор зэрэг ингээл явцсан. Тэгээ энэ нөгөө нэг төсвийн тодтгол дээр чинь сая ямар зүйл дээр тодтгол хийгээд байлаа. За 2025 он төсөө батлаад 26 он гарангуудаа нэг удаа тодтолсон юм байна. За тэр бол нөгөө COP 17-гийн холбоотой. За одоо болохоор зэрэг зарим 5 сарын 31 гэхэд зарлагдаагүй төслүүдийн санхүүжилтийг татчихсан байна. Тэгээд тэрийг буцаагаад яаж байгаа. Тэгээд одоо энэ чинь бол хятадаас нүүрс худалдан авах зэрэг зарцуулах төсвийг 400 тэрбумаар тодтоглоо гэсэн байна. Бид нар одоо нүүрс авах буцаагаад яах та тэр яг өөрөөсөө их гоё тайлбарлана л да. Мега төсөл одоо хэрэгжүүлж энийг дагалдах хэрэгсэл янз янзын юмнуудаар зайшгүй энэ 100 зайшгүй энэ намрал хийхгүй болохгүй гээл те. Яг цаана нь ямар ирэх ашиг энэ иргэдийн дуу хоолой яг иргэдийн хяналт яаж өгдгийг мэдэхгүй болчихдог. За ямар ч үс нөгөө BRT буюу тусгай замын автобус төслийг бол үргэлжлүүлэхээр болсон юм биш үү. За энэ чи явуулахын тулд заавал одоо нөгөө инх тайвны гүрний хажууд зэрэгцээл гүүр мөр тавих асуудал яригадсан таны Нямбатар дарга үед чинь. За ардын үеийн өргөн чөлөө, их тойруу, Намянжуугийн гудамж, нийслэлийн өргөн чөлөө чиглэлд нийт 12.9 км урттай 19 буудалтай тусгай замын автобусыг явуулахар төлөвлөсөн байгаа юм байна. За тэгээд энэнийг бол 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс хааж эхний шатны тендерийг хаагаад за ингээд Азийн хөгжлийн банкны шаардлагын дагуу батлуулж хянуулсны дараа хэрэгжүүлж эхэлнэ л гэсэн. За ингээд BRT гэдэг нэг юм тусгай замын автобустай нийслэлчүүд болох юм байлгүй дээ. За эдгээр чи одоо хизээ ашиглалтанд орно гэдэг л ер нь тэгэл явах. За нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын орон нутгийн өмчөд аж ахуйн төлөөлөгчдийн газрын дараагаар говь сайхан ажиллагаар болсон. Говь сайхан чи саяхан л бас нэг томилогдоод явж исэн тийм. За ингээд ажиллаж байсан нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дараагаар ажиллаж байсан Мөнхбат нийслэлийн засаг даргын 1-р орлогчоор томилогдсон. За тэгвэл түүний оронд нийслэлийн орон сууцны корпорацийн захирлаараа ажиллаж байсан говь сайхныг томилсон байна. За тэрээр өнөөдөр шинэ ажлыг хүлээж авсан байна. За өмнө сонгон найрхан дүүргийн иргэдийн төлөөлөгч дурлалын төлөөлөгчээр ажиллаж байсан нийслэлийн иргэдийн төлөөлөгч дурлалын төлөөлөгч сонгогдсон ажиллаж байгаа. Мөн тэрээр өнгөрсөн 25 оны 12 дугаар сар Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хорооны дараагаар сонгогдсон бол 2026 онд нийслэлийн Монгол Ардын намын хорооны тэргүүлэгчээр сонгогдоод байна л гэсэн. За ингээд нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга нь бол говь сайхан гэдэг хүн болж байгаа юм байна шүү гэж. За яг хоо би яг хоо. За дараагийнх нь энэ нөгөө юу цэцгийн хоёр гишүүнийг томилъя гэсэн асуудал явагдаад байгаа шүү дээ. Тэгээ яриа нь бол явагдаад. За энэ Пүрэв Баасан гаригийн одоо нэгдсэн чуулганаар цэцгийн хоёр гишүүний орон тоог томилж магадгүй. За түүний өмнө бол Дэлгэр наран даргаыг чөлөөлөгдөх хүсэлтэд өгсөн байгаа юм биш үү? Сонгуулийн ерөнхий хорооны даргаыг томилно гэсэн ийм зүйл яригдчихэв. За хоёул арилсан намынханд өгөх гээд байна. Тэр иргэдийн хардлага юм байна гэдээ бас ярьсан тийм. Гэтэл нөгөөх нь бас яг ачир дээр нь тулаад ирсэн чи нэгдсэн зөвсөлдөд хүрч чадахгүй байна. Нэгдсэн шийдэлд бас хүрч чадахгүй байна гэдэг зүйлийг ярьсан. За нөгөө нэг Эрдэнэбат гэж хүн байсан баха тийм. Арилсан намаас яг гисэн. За тэр хүн дээрээ бас яг тогтож чадахгүй байгаа учраас энэ чинь арилсан намынхаа дотооддоо гэдэг ба шүү. Дотооддоо тогтож чадахгүй байгаа учраас энэ одоо бас 7 хоног дамжихгүй юу гэдэг нь эргэлзээтэй гэж нэг ийм зүйлийг бас яриад. За ямар ч байсан цэцгийн гишүүний орон тоо бол 2 байгаа учраас 2 гишүүний орон тоог бол томилоод явах нэ гэсэн ийм хүлээлттэй байна. За дараагийн Ешийн шалгалт өгч Ешийн шалгалтаас өмнө энэ гүйцэтгэлийн үнэлгээний асуудал гэдэг нэг юм байдаг шүү дээ. 5 жил явагдсан. Энэ гүйцэтгэлийн үнэлгээнийг одоо болиё. Энд чи одоо энэ хоёр шаталтаа явж байна. Энэ иргэдэд дарамттай байна. Залуу багш нарт хүнд хэцүү байна гэж зөндөө олон ярьсан шүү дээ. Тэгвэл энэ гүйцэтгэлийн үнэлгээг шин шатанд сая гаргасан гэдэг өнөөдөр боловсролын яамныхан хэвлэлийн баг зарласан. За тэр нь одоо яаж шин шатанд та нар одоо гаргачихваа гэсэн чинь. За өмнө нь бол одоо багшаас нь одоо хамт олон үнэлдэг, захирал нь үнэлдэг, менежер нь үнэлдэг, эцэг эхчүүд нь үнэлдэг юм байсан юм. За одоо бол яасан бэ гэсэн чинь багш нар нь өөрснөө тийм үнэлгээнийхээ юг өөрснөө бөглөөд тэгээд тэрнийхэн дагуу үнэлэгддэг болсон. Тэрнээс ч одоо элдв янзын олон бичиг баримт юм хум шаардхан ерөөсөө болсон. Нөгөө багшийг чөлөөллөе гэсэн нэг тийм юу явсан шүү дээ. Тэгээ чөлөөлийн аяны хүрээнд ийм
явсан гэдэг зүйлийг ярьсан. Тэгэхээр яг нэг талдаа одоо ингээ багш нарын нурууг тэнэлгэж яах гэдэг чинь бас сайн хэрэг. А нөгөө талдаа энэ гүйцэтгэлийн үнэлгээг зөв шудраг үнэлэх нь бас маш чухал байгаа юм. Тэгэд энэ удаад бол маш сайн болсон, за зөв үнэлсэн, за ямар ч байсан цаасыг багасгасан л гэж л тухайн одоо боловсролын яамнаас тайлбарласан. Энэ хэн тэгээд үнэлэх юм бэ? За энэ чинь бол захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, заах аргын нэгдлийн ахлагч, багш өөрийгөө хамт олон тухайн багшигаа сурагч эцэг эхчүүд нь үнэлдэг гэдэг ийм борлт байсан юм байна шүү дээ. За одоо байхгүй болгож байгаа юм байна. Тэгээ хэн үнэлэх үү гэдэг чинь одоо би жишээ нь өөрийнхөө ажлыг үнэлүүлэхэд бүүжээ бол Монгол комментийн тэдэн дугаарыг тасралтгүй хөтлсөн, ингэсэн тэгсэн би сайхан өөрийгөө ингээд шидчихсэн юм явуулчвал яах вэ? Тэрийг нь одоо хин хянж үнэлэх юм бол бас сонирхолтой л ямар ч байсан энэ зүгээр гарч гарантс нь харахад бол багшийн гүйцэтгэлийн үнэлгээг 8 дугаар сард зарлаад 9 дугаар сараас урамшууллыг нь олгоно гэсэн байна. Тэгэхээр зэрэг хичээл сургалтын үйл ажиллагаа 9 сарын 1-ээс эхэлнэ. Гэхдээ багш нар бол нэг 8 сарын 10 15 гээл ажилдаа ороод нөгөө цэвэрлэгээ бодог шунгахтайгаа зурлаад эхэлждэг шүү дээ, тийм. За ингэх юм биш үү? 5 дугаар сард бүх гүйцэтгэлийн үнэлгээг хийж дууссан. Сургуулийн өмнөх боловсролын тухайд 1016 цэцэрлэгийн 7355 багш хамрагдсан. Нийтдээ 136,000 хүүхэд хамрагдсан. Цэцэрлэгийн 2-3 настай хүүхдүүдийг ямар нэгэн үнэлгээнд огт хамруулахгүй, харин бэлтгэл бүлэг ахлахангийн хүүхдүүдээс зөвхөн ажиглалт буюу хүүхдэд гарч байгаа хөгжлийнх нь ахиц амжилтыг үндэслэж үнэлнэ. За сургуулийн өмнөх боловсролын дундаж урдчилсан байдлаар 97.1% гарч байгаа. Харин ерөнхий боловсролын сургуулийн хувьд төрийн өмчөд 711 сургууль гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдсан. За ингээ 30,106 багш, 870,000 орчим сурагч хамрагдсан. За 3-аас 5 дугаар ангийн хүүхдүүдээс бичгээр шалгалт авсан юм байна. 6-аас 12 дугаар ангид бол захим шалгалтыг урьдчилж авсан юм байна. За урьдчилсан байдлаар улсын хэмжээний захим шалгалт буюу сургалтын ахиц амжилт, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт 59.3-тай гарсан. За хизээ үнэлгүүт эцэслэгдэх вэ гэсэн. За энэ манай хүүхдийн одоо бас нэг 3 дугаар ангид сурдаг хүүхдээс шалгалт авах гал багш нар нэлээд л бас нэг сандралтай л байгаад байсан л да. За ийм шалгалт авъя шүү. Монгол хэл юу хүн байгаль эдрийг нэгтгсэн ийм шалгалт авъя шүү гэдэг зүйлүүд яригдсан. Магадгүй тэр нь энэ үнэлгээнийх нь юу болоод явцсан юм шиг байна, тийм үү? Шалгалтын хэлбэрээр авах юм шиг шүү дээ. Цэцэрлэгийнхнийг бол ажиглаад за энэ хүүхдүүд бол ороо хураагаа сурцсан юм байна, гараа угаагаа сурцсан, шүдэ угаагаа сурцсан юм байна. За багш нь сайн ажилласан байна гэсэн үнэлгээ өгөх гээд байгаа юм байна гэж ойлголоо шүү. Тэгэд энэ бүхнээ нөгөө боловсролын үнэлгээнийхээ төв дээр ингэж авчирч ингэж зангидаад ингээд эндээсээ шийдвэр гаргана гэвэл их л нүсэр бүтэц болох гэдэг. А энийг яг одоо сүүл захим инээ тэр янз янзын шилжилтээ хийсэн юм бол бас болж байгаа юм байлгүй дээ гэж ойлгохгүйсэн. А тэгэхгүй баахан бичиг цаас захирлаас нь аваад ингэдэг бас өмнөх тогтолцоог бол залуу багш нарт үнэхээр эсэргүүцчихсэн. Энэ бол болохгүй байна гэдгийг бас манайд ирж бас одоо мэдээ одоо тий одоо үзэмжээр шийдэн шүү дээ. Чи бид хоёр хоорондоо таарамжгүй чамд би нэг тийм сайхан үнэлгээ өгөөд байхгүй л байх тийм. За боловсролтой холбоотой мэдээллүүдээ явуулчих тий. Эсэлтийн ерхий шалгалт дараах бичиг баримтуудыг бүрдүүлсэн байх ёстой юм байна. За суудлын хуваараа иргэний үнэлэх болон түүнтэй дүүцгүүц баримт бичиг. За бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмсний гэрчлэх баримт бичигээд. За энэ зүйлүүдээ манайхад бас зарим мартаж орхидог шүү. Инээсээ болоод эсэлтийн ерхий шалгалтнаас хоцрох юм төрүү тохиолдлууд бас гараад идэг. Тэгэхээр зэрэг яг ийм нэг юм гялгар хавцанд хийгээд бүгднгийн бэлэн байдалд байлгаарэ гэдгийг бас эцэг эхчүүдтэй бас сануулад урьдчилаад эрэлтсэлтийн ерхий шалгалт өгөх гэж байгаа сурагчдаа бас сануулад хэлжээ. За шалгуулагчдын утсыг нь бол хурааж авалгүйгээр зориултын ууданд хийлгэн. За сүлжээ бол унгана гэж. За тэгээд нөгөө утастай ороод одоо ч ерөөсөө юу болсон ч нөгөө жихвчтэй орж сонсдог. Эсвэл одоо нөгөө ухаалаг цаг хэрэгэлдэг гэх мэтэр ингээд техник технологийн төвчлүүдийг шалгалтын хэлбэрт бол ашиглах гад байдаг нэг юм хөө. Бидний хуучныхаар бол нөгөө шипи авах гэдэг. За тэгвэл энэ зүйлүүдийг бол нэг тийм хориглоод авах зүйл байхгүй. Тэгтээ сүлжээ унгахчлаар зэрэг хэрэглэх боломжгүй болно. За шалгуулагч бүрэн шалгалт гэсэн уцтайгаа орж ирлээ гэхэд зориултын гялгар хутанд хийгээд ингээд тавьчих юм байна. Тэгэхээр зэрэг тэр уцыг бол оролдох юм боломж гарахгүй. Яаралтай тийм дуудлага муудлага ирэх юм бол одоо харагдах хэлбэрээр байх юм уу да. За ингээд эсэлтийн ерхий шалгалтын асуудлууд нэг юм. За энэ ойн хуулийн нэг асуудал яригадаад байгаа шүү дээ тийм. За өнөөдөр ямар ч байсан ардс намын бүлэг бол энэ ойн хуулийн асуудлыг бол хилцэх дээр одоо мэдээллүүдийг сонссон бил. За эн чинь одоо нөгөө тусгай зөвшөөрлүүдийг нь байхгүй болгох гээд байна. Ерөөсөө хин дуртай нь орж ирж ойг хяддаг иймэрхүү хэлбэр рүү орох гээд байна гэдэг ийм
мэдээллүүд бас яваад байгаа. За энд гаргасан постэр дээр бол ямар ч тийм зүйл байхгүй гэдэг. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой зохицуултын тайлбар. Ойн тухай хуулийн шинжилсэн хариулгын төсөлд тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцааг өөрчлөөгүй бөгөөд тусгай зөвшөөрөлгүй болгосон шинэ харилцаа огт байхгүй. Иймд ойн чиглэлээр дараах үйл ажиллагааг ой мэргэжлийн ажил, ойн дагалт баялагийг үйлдвэрлэлийн зорилтоор ашиглах, ойгоос мод бэлтгэх. Энэ бол тусгай зөвшөөрөлтэй иргэн аж ахуй нэгж хууль заасны дагуу хэрэгжүүлнэ л гэж. За энэ би постероор харуулж тэ. За ингэж байгаа юм. Ой мэргэжлийн үйл ажиллагаа эрхтэх. Хэрв та ойн тооллого хийх гэж байгаа. Ой зохион байгуулах гэж байгаа. Ойжуулалт нөхөн сэргээлт хийх гэж байгаа. Ойн хөнөөлт шавж өвчнөдөө тэмцэж байгаа. Ойн төлөв байдлыг сайжруулах гэж байгаа бол тусгай зөвшөөрөл авч ажилланаа. Тусгай зөвшөөрөл авна. За хоёрдугаарт нь ойн дагалт баялагийг ашиглах гэж бас байна. За жишээ нь самар жимс эмийн ургамал зэрэг ойн дагалт баялагийг их хэмжээгээр үйлдвэрлэлийн зорилтоор бэлтгэж байгаа бол мөн тусгай зөвшөөрөл шаардлагатай. Түүнчлэн байршилт хэмжээ хугацааг төрөөс зохицуулна гэж байгаа бүр. За ойгоос мод бэлтгэх, арчилгаа цэвэрлэгээ хийх, үйлдвэрлэлийн зорилтоор мод бэлтгэх. За эдгээрийг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй иргэн аж ахуй нэгж хийж гүйцэтгэнэ. Тэгэхээр зэрэг бидний одоо ойн хэлбэрт хийж байгаа бүхий л зүйл чинь өөрийнхөө зөвшөөрөлтөөр байх юм байна. Зүгээр энэ асуудлыг эрх зүйн байдлыг нь сайжруулж байгаа зүйл нь юу гэхээр зэрэг ойн нөгөө унанг мод, хорхоо шавжин дидэгдсэн мод, за одоо өөр галт өмөрт өртсөн мод гэж зэргийг л ашиглах харилцааг зохицуулах гэдэг шүү дээ. Тэгээд төрийн тусгай хамгаалалттай газар одоо өөр ямар хамгаалтын заагууд хэмжээ хязгаарууд өгдөлээ. Тэр газруудад одоо иргэдийг нэвтрүүлдэг, аялал жуулчлалын бүс болгодог гэх мэтэр нөгөө эдийн засгийн эргэлтэнд оруулъя. Тэрнээс хааж хамгаалаад хил хязгаар тогтоогоод ийшээ хэнийг ч оруулахгүй энэ мод хорхоод идэгжсэн ч хинч тоодгүй ийм байхыг л одоо болиё гэдэг байна. Тэрнээс биш зөвшөөрөл устгах гэж байгаа асуудал энэ хуулийн төсөлд бол нэг ч байхгүй юм байна шүү. Ийм зүйлдер бид нар зөвшөөрөл өгдөг юм байна. Энэ зөвшөөрлийг энэ ажлуудыг хийх гэж байгаа бол авах л ёстой юм байна л гэж ойлгож болохоор. За оюу толгойн та холбоотой нэг юм оюубэн дээр мэдээлэл гарсан байлээ. Оюу толгойн далимаар дэлхийн дундчийг гүйцэж очсон нь гэдэг. За ер нь оюу толгой өрөөгөөж ер нь ямар байд юм бэ гэдэг энэ оюу толгой компаниас Риотинтоос ч юм уу цурал мэдээллүүдийг бас хэвлэлээр дамжуулаад гаргаад ах шиг байна л да. За энийг бол одоо манайх яг энэ хэсэг дээр нь одоо юу гэдэг чинь доор нь төлбөртэй гэдэг ч юм уу те редакцийн бус мэдээ гэдэг ч юм уу иймэрхүү зүйлүүдээр бас гаргах нь зүйтэй байхаа. За энэ дээр бол 257% өсөлт дундаж орлогод хүрсэн 15 жил гэдэг. Монгол улсын эдийн засаг 15 жилд цоо шин түвшинд гарсан. За үүнийг Дэлхийн банкны нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн статистик илүү тодорхой харуулдаг юм байна. За энэ одоо статистик нь байна л да. Энэ за бүр ингээд датаад ирэх юм бол ингээд. За Монгол одоо энэ 257% өссөн юм байна. 2010 онд 2625 байсан нэг хүнд оногт дотоодын нийт бүтээгдэхүүн. Одоо 6751 болж өссөн гэдэг. За энэ 15 жилийн хугацаанд бол яг ийм өсөлтийг авчирхад оюу толгойн одоо бүтээн байгуулалт, оюу толгойн тэр төсөл хэрэгжиж байгаа туслан гүйцэтгэгч компаниуд оролцож байгаа Монгол орноос одоо ажилчид ажиллаж байгаа. За тэгээд татвараа энтрээ төлж байгаа эдгээр бүгдээрээ нийлээд одоо иймэрхүү хэмжээний өсөлтийг авчирж байна. Энэ төсөл огч яваагүй байсан бол бид нар одоо 2500 долларынхаа л одоо дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд оногдох хэлбэртэйгээ байх байсан байна л гэдэг юм мэдээлэл нэг талдаа. За нөгөө талдаа энэ Icon News-ийн постероор гарсан байлээ. Оюу толгой үйлдвэр нь өдөр бүр дунджаар 23 тэрбум төгрөгийг эдийн засгийн эргэлтэнд оруулж шууд болон дам нөлөөгөөр эдийн засгийн 10%-ийг бүрдүүлж байна л гэсэн юм мэдээлэл. Тэгэхээр зэрэг одоо өдөр одоо оюу толгойн цалин гэдэг нэг бодчих л доо цалин эсвэл туслан гүйцэтгэгч компаниудад ажил гүйцэтгүүлэх захиалга өгж байгаа нөхцөл байдлууд нь. За тэгээд улсад төлж байгаа одоо тэр татвар матвар инээ тэрэгээ зүйлүүд нь. За одоо тэгэл ажилчдаа нөгөө онгоцоор нисгдэг авиа компаниудад төлж байгаа төлбөр гэдэг ч юм уу энэ бүхэн нь өдөрт одоо 23 тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлтэнд оруулж яадаг л гэсэн бэл. Магадгүй би одоо оюу толгойд ажилладаг байсан бол авсан цалингаараа хотод 14 хоног байх хугацаанд хүүхдийнхээ одоо хувц сунарыг авах, хоол ундыг нь бэлтгэх инээ тэрэгэд зориулж байгаа мөнгө нь тэр хэмжээнд очиж байна л гэж. Энгийнээр тайлбарлавал ийм ээ гэсэн. Ийм тайлбарууд бас явж явах юм аа гэж. За энэ захиргааны тамхины хууль одоо яригдаад байгаа шүү дээ. Тэгэд энэ одоо бид хоёр ч бас өмнө ярьсан нөгөө
Цалгаан бараа гэдэг нэрээр ороод ирсэн гэдэг байгаа шүү дээ. Одоо Элхисон тамхич чинь тий. Тэгэхээр олон улсад одоо ямар байдгийм бэ гэдэг ийм зохицуултуудыг бас харуулсан байна лээ. Тэгэд ямар ч байсан энэ дэлхийн одоо 193 улсаас 87 нь бол ямар ч зохицуулагдаж зөвшөөрөгдсөн байна. Гэхдээ энийг нөгөө өөрснийхээ нөгөө насны хязгаар одоо юуны бүлэг тий өндөр гаргасан ба шүү дээ. Энэ зүйлүүдээрээ 34 нь хориглосон. 72 болсон зохицуулагдаагүй гэд. За энэ болохоор шин төрлий. Тэгэд энэ дэр чинь нөгөө одоо ганцхан манаа дээр энэ утаад тамхи, янжуур тамхи биш нэ электрон тамхи төр гэж яригдж байгаа боловч энэ арабын орн морнууд ч бас өөр тамхи болоо явчихдаг шүү дээ. Тэгэхээр энэ тухайн улсын тухайн орных нь өөрснийх нь бас онцлохоос их шалтгаалт юм уу да гэж би ойлгосон. Тэгэхдээ ер нь бол зохицуулчих нь зөв. Зохицуулахгүй ортоо саях юм бол жинхэнэ нөгөө нэг одоо юу гэх юм далд эдийн засаг, далд юу, далд тамхитай те тэр бүхий чинь зөвшөөрөөд ингэчих юм биш үү гэдэг нэг юм аюу. Нөгөө талдаа яг энүүгээр чинь болоод хордлого янз янзын юм үүсэж байгаа бол тэрийг маш аралт арга хэмжээ авч зэгслэх хэрэгтэй гэдэг нөгөө талдаа юм. Аль бол алдан л ажиллах хэрэгтэй байна. За үзэгчдээс маань одоо нөө сэтгэл уншихгүй байна гэсэн шүмжлүүд бас нэлээд ирж байгаа. За сэтгэлдүүдээс жоохон явуулчих. За Монгол комедид нэгтгэцгээ гэсэн байна. 70 настай хүн нэгдэж болох уу гэсэн байна. Монгол комедиг үзэж байгаа хүн болгон л нэгдсэн байгаа л гэж би ойлгоод байгаа шүү дээ. За Монголын радио үндэсний нэвтрүүлэг хөдөө орон нутгаар радиогоор цацхаа болсон юм уу? Долгионд нь ердөө орохгүй байна. Цааш нь уламжилж өгөөч ээ. Хөдөө малчид чинь радио сонсож мэдээлэл цагаагаар энэ төр сонсдог болохоор их хэрэгтэй байна л гэсэн байна. За хэсгийн ахлагч яг хар машинаар лөөвөр хийдгээл гэсэн байна. Баяр цогт байсан цагт арснаа мөөдөө явахгүй л гэсэн байна. За удахгүй комент амарлаа да яанда 9 сар хүртлээ л гэсэн байна. За тэглээ те одоо үндсэндээ нэг 2-7 хоног гаруй хугацаа үлдсэн байж шүү дээ. За зарим хүмүүс амны бэлэггүй юм аа л гэсэн байна. Орой минь дүргийа сонгуул ерөөсө шудраг болдоггүй шүү дээ. Дандаа лөөвөр хийдгээл гэсэн сэтгэл иржээ. За орой минь дүүрэг бүрийн эмнэлгүүдээр архины хордлого ихсэж ир эмгүү хорвоогийн мөнх усыг үзүүлж байна. Яавал энэ архины хордлогыг байхгүй болгох вэ л гэсэн. Архи ухаал болох хэрэгтэй. Хэмжээ хязгаартай л хэрэглэх ёстой байх. За орой минь хоёроо энэ бэлгээ яасан бэ? Ойрт харагдахгүй юм аа л гэсэн. За манай бэлгээ 6 сарын 1-ээс ээлжийн амралтаа авчихсан шүү. Одоо өнөөдөр чинь 6 сарын 22 ингээд амраад 3-7 хоног штэ. За баяр цогт байгаа цагт арснаа мөөдлөхгүй л гэсэн байна. За хөрс сүхийг зөвшөөрөхгүй л гэсэн сэтгэл. Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн Содотор ард түмнээс ерөнхийлөгчийн нэрийг асууж сонгуултнаа гэж байна. Хуцагдсан юм аа. Ман хүн байтугай нохойч байхгүй шүү. Одоо ард түмнээ санаж гинэ гэсэн сэтгэл. За манайхын тэгээ уур уцаараа жоохон ардаа тавиад үг үлбэртээ нэг жоохон анхаарал хандуулаад гаач дээ. Тэгээд харааж өрөөгөл ороод ирэх юм. Жоохон хэцүү юм уншихад ч бас хүндрэлтэй. За халдвартын эцсийн буудлыг зохицуулмаар юм аа. Монгол комментор яригадаад 3 хоног зохицуулаад алга болсон. Худалдаа элдв юмнууд гарч ирээд автобус эргэхэд байтугай зогсохч хүнээ авах зайч алга байна даа л гэсэн байна. За яг тэр нөгөө нэг автобус иргэдэг газар тэр баахан худалдаал гарчдаг юм шиг л. Тэгээ одоо нөгөө чөлөөлийн аяны чинь хүрээнд нийслэлийн иргэдэж одоо юу туртаага худалдан борлуулж зарж борлуулж болно л гэсэн байгаа шүү дээ. Ам амжиргаагаа дэмжих ёстой. Тэрийг нь одоо яг нэг зохион байгуулалтанд оруулаад замын хөдөлгөөн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд цаад болохгүй хэлбэрээр зохион байгуулад одоо энийг дүүргэл ч юм уу хорон ч юм уу эсвэл тээврийн цагтыг алж ч юм уу зохион байгуулах байлгүй дээ. Шүлхий гарсан улсаас мах импортлохгүй л гэсэн байна. Үндсэн хуулинд хүнийг яс үнцээр үзэл болоор ялгуурлан үзэж болохгүй гэж заасан. Наараг үндсэн хуулийн цэцэд өгөөч л гэсэн байна. Өхрөн шүлхий гарсан шүү дээ л гэсэн байна. Тэгээд шүлхий чинь нөгөө нэг адуугаар одоо битүү түрээтэй болохоор адуунд халдахгүй гэдэг ч гэсэн нөгөө халдвар нь тээгдэх чих магадлал нь өндөр. Нөгөө хөдөлгөөн нэмэгдэх юм болоо да. Яад юм бол тэгэл ямар ч байсан мэржлийн хүмүүс нь ийм шийдвэрүүд гаргаад явж байна шүү дээ. За тэгээд 18 цаг 43 минут болсон байгаа юм байна. Хэсэг завсарлаад эргээд бусад мэдээллээрээ холбогдъё доо. Сэтгэлдүүдээ өргөжлүүлнэ шүү. Pocket safe, pocket safe, pocket байхад it's so safe, pocket байхад it's so safe. Хамтдаа өнгөрүүлсэн хорон бүхэн хамгийн үнцэнтэй. Жинхэнэ Паста Рико. Та 16.5% хүртэлх өндөр хүүтэй хадгаламжаа нээлгээд 100 саяын эзэн болоорой. Ариг банк. Хүүхдийн нухшийг үйлдвэрлэдэг эдгээр жимснүүд Монголд ургадаггүй. Тиймээс та хүүхэдтэй гарал үүсэл тодорхойг нь сонгоорой. Хүүхдийнхээ хүнсэнд хариуцлагатай хандъя. Kubus. Home Media хязгаарыг
Dove. Монгол сүм чихэр. Үнэний цэвэр сүгээр итгэв. Монголын Монголдо үйлдвэрлэв. Ялах шалихгүй юмд бухимдаж уурлах гээд байдаг юм биш үз. Стресс бүү автаарай. Магнимум хэрэглээрэй. Стрессийн шинж тэмдгийг арилгахаас гадна бие махбодын стресс эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг. Магнимум эрч хүчтэй амьдрал. Япон улсын Окинава арлын далайн бор цамгаас гаргаж авсан пастро бэлтгэл нь ходоодны улайлт, шархлаа гэмчлэх хеликобактерийн халдвараас хамгаална. Мөн ходоодны өрөвсөл, ходоодны хавдраас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой гэдгийг олон улсын эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн баталснаар эмчилгээнд өргөнөөр хэрэгэлдэг болсон байна. Далайн замаг пастрог уугаад ходоод өвдөх завиргүй эрүүл амьдарцгаая. High speed интернетийн хурд 2 болон 5 дахин үржигдлээ. Та яг одоо 50% хөнгөлөлттэй үнээр шин хэрэглэгч болоорой. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартал санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхын зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай Кормега бүх эмийн сангуудаар Кормега. Танд гарлаа шүү. Надад ихтэй гарч амжихгүй нэ. Нэг юм мартаагүй. Хоолойч бүрийн орлоо шүү дээ. Бод шин брэнд. Дэвшид ганцхан Монгол махын снэк. Бод шин брэнд. Та 16.5% хүртэлх өндөр хүүтэй хадгаламжаа нээлгээд 100 саяын эзэн болоорой. Ариг банк. Хамтдаа өнгөрүүлсэн хорон бүхэн хамгийн үнцэнтэй. Жинхэнэ паста, Pasta Rico. Pocket, pocket safe, pocket safe, pocket байхад бит so safe, pocket байхад бит so safe. 18 цаг 46 минут тулж байна. За, сэтгэлүүдээс бас үргэлжлүүлээд дуулганаа. За, одоо бидэнд лөөрийн сонгуул биш, хувьсгал хийх ганцхан заамал үлдсэн байгаа шүү дээ. Тэмцэдгүй ард түмэн мөхтөг жамтай. Бусдаар бол худлаа үлгэр улныхаа л гэсэн байна. За, наад хүнээ яриулаач ээ. Гэхдээ яриач дээ чи одоо. Ярил гээд байгаа шүү дээ. За манай хороонд хэсгийн ахлагч гэж байха болсон шүү л гэсэн байна. Сайн байна уу? Ховд аймагт хэрэгжүүлж байгаа хязгаарлалтын улмаас аялал жуулчлалын үйл ажиллагаанд бодит хүндрэл үүсээд байна. Тухайлбал маргааш Ховд Улаанбаатар чиглэлд нисэх жуулчдыг Ховд хот руу нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэрийн дагуу Ховд аймгийн нутаг дэвсгэрт ойролцоогоор 100 км-ийн бүсэд карантин тогтоож жуулчдыг тээвэрсэн автомашиныг нэвтрүүлэхгүй байна. Үүний улмаас жуулчдыг замын зааг дээр буулган өөр тээврийн хэрэгсэл дуудаж Ховд хот руу хүрэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Иймхүү Ховд аймгийн удирдлагаас гаргаж байгаа зохицуулалт нь аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг доголдуулж жуулчдын тав тухь аюулгүй байдал сөргөөр нөлөөлөхөөс гадна аялал зохион байгуулагч аж ахуйн нэгжүүдэд ихээхэн хүндрэл нэмэлт зардал учруулж байна. Иймд халдвар хамгааллын дэглэмийг мөрдхийн зэрэгцээ аялал жуулчлалын үйл ажиллагааг аль болох хэмээн явуулах боломжийг харгалзан үзсэн уялдаа холбоотой бодит нөхцөл нийцсэн зохицуулалт хийх шаардлага үүсээд байна л гэсэн. Яг л бас тийм л дээ. Нэрэл одоо бид нар чинь энэ өвчин хэлж ирдэггүй хийс ирдэг ч гэсэн яг ийм гашин тохиолдолд бид нар аялал жуулчлалыг яах юм? Одоо яг энэ төлөвлөгөөгөө гаргаад мөнгө төлөөд ирсэн жуулчдаа яаж авах юм? Гэх мэт ийм асуудлуудаа бас давхар холбож шийдэх ёстой байх. За хэсгийн ахлагч нар 1200 шүү дээ гэж юм болов уу? 1200 хэсгийн ахлагч байдаг шүү гэж юм болов уу? За Саппоро 5 шар 2-ынхоо дунд байгаа замыг жилээр хойшлуулдаг нь яаж байгаа юм бэ? Орж гардаг замаа улдаар янз бүр төгжээ хамаагүй багсан шүү дээ л гэсэн байна. За ингээд нэг жилээр хойшлуулсан шүү дээ. Имэйлтээс нөгөө би орох зам. За тэгээ Саппоро 5 шарын зам эдэр чинь. За дундуур нь реклам явуулаад байх юм аа л гэсэн байна. Одоо явуулахаас өөр аргагүй шүү дээ. Арилжааны телевиз чи яг ийм юм дээр тогтоол явж байгаа шүү дээ. За үүлийн лам хүүдээ зориулсан дамшиг Манжин хаанд хүндэтгэл үзүүлэх баяр үндсэн хуулинд төр шашин үйл хэрэгт оролцож болохгүй, шашин төрийн хэрэгт оролцож болохгүй гэж заасан хуулийг зурсан наадмыг цуцлаа л гэсэн сэтгэлээсэн байна. Нийслэл 40-50 төлөөлөгч хэрэггүй 21 л байхад болно шүү дээ л гэсэн. Баян-Улгийн аймагт Казахстаны элчин сайдын яам байгуулах гэж байгаа юм уу гэсэн. Энэ элчин сайдын яам биш, консулын газар юм билээ шүү дээ. За консулын газрыг байгуулах асуудлаараа бол гадаад харилцааны бүр нэлээд урт ийм мэдэгдэл
яагаад байгуулах болсон, яагаад байгуулдгийг гэдэг талаараа мэдээлэл гарсан байлээ. За Малт Ивамик гэх мэтийн тариа хийсэн бол дор хаяж 50-60 хоногт хүнсэнд хэрэглэдэггүй байсан. Вакцины нөлөөлөл бүрэн арилах хугацаатай холбоотой одоо ёстой амар мах идэж байгаа үнэхээр мэдхэргүй болсон. Ямар мах идэж байгаа үнэхээр мэдхэргүй болсон. Ирэх биш хүн өөртөө бий болгосон дархлаагаар давж гарч байгаа бах. Дархлаагаараа давж гарч байгаа бах. Эрүүл хүнсний баталгааг хангах лаборатори бусад хяналтууд үнэхээр чухал байна. Анхаараач ээ. Үн бол ердөө талисан буун гэж ердөө байхгүй дээ л гэсэн. За ийм сэтгэлүүд бас ирж байгаа юм байна. За бас нэг мэдээлэл дуулгадах юм. Монгол геомэдтэй хамтран ажилладаг Төмөн торгын мэдээлэл шүү. За Төмөн торг маань Монгол хувцсны хамгийн өргөн сонголтыг нэг дор бүрдүүлсэн үндэсний брэнд ийм дэлгүүр гэдгийг та бүхэн мэдж байгаа. За би ингээд хажуу тийш нь явуулаад харуулнаа. За ингээд дэлгүүрээс Төмөн торгын дэлгүүрээс та бүхэн малгай, дээл, цамц, хүрм, кальфумд, за гутал, малгай, бүс зэрэг Монгол үндэсний хувцс хэрэглэлийн бүх төрлийг өөрийн хүссэн загвар өнгө сонголтоор нь авах боломжтой шүү. За мөн хэрэглэгч зориулаад илүү тухтай үйлчлүүлэх үүднээс за энэ чи яаж вэ? Зураг нь байхгүй болж. Үүднээс одоо яармаг салбар буюу яармгийн одоо Нью Гарден хотхонд байдаг Төмөн торг фуд ситигийн баруун талд байдаг дэлгүүр бол өглөө 10-аас 22 цаг хүртэл ажиллах болсон байна. За хорооллын салбар бас мөн өглөө 9-өөс 22 цагийн хооронд ажиллахаар болсон байгаа юм байна. За дээрэс нь та бүхэн Төмөн торгог хувцсыг авахдаа энэ покет зээр бас ашиглаж болох нь. Уршлагаагүй 6% хуваагаад шимтгэлгүй төлж болно. За Store Pay одоо аваад дараа төлөх гэсэн мөрөнтөөр Store Pay бас авч болох нь. За ингээ хүүхдүүдийн хувцс ийм гоё одоо малгай, дээл, бүс, за гутал, салдаг, салдгүй гутал, ийм гоё альчуурнууд, за тэгээд дээлэн дээр Монгол цамцан дээр өмсдөг нөө кальфумд төрүүтэй гуталны тийм. За тэгээд одоо хосоороо өмсөх Монгол цамц центр гэдэг төрөл бүрийн л гоё зүйлүүд байгаа юм билээ. За ингээд аква дээл мэл гэдэг ингээд Төмөн торгч нь сонголт ариунтай. За дээрэс нь одоо 8 шарга морины хээтэй шин зохиогчийн эрхтэй ийм хээтэй торг гаргасан. За энэ торгоныхаа хувцснуудыг бас гаргаад эхэлчихсэн байлээ. За одоо энд ингээд өмссөн байгаа харагдаж байна л. За Монголын бас нэртэй төртэй жүжигчид, дуучид энэхүү Төмөн торгын загварыг бас та бүхэн танилцуулж. За дээрэс нь Төмөн торг цэг хэмээнээр нь ороод та бүхэн бас авах боломжтой юм байлээ шүү. За Эрдэнэс 5 толгойч нь одоо нээлттэй хувьцаат компани болоход бэлтгэл ажиллаа нөгөө IPO гаргах гэж байгаа юм ба штэ. Хэрвээ Эрдэнэс 5 толгой IPO гаргаж явах юм бол бидний нөгөө 1072 хувьцаат чинь одоо амьлах жишээ нь худалдан борлуулах, худалдаж авах, өвлүүлэх энэ бүх зүйлүүд нь бас ам борж болох юм талтай гэсэн байлээ. За ямар ч гэсэн эхний ээлжинд бол нөгөө юуны аудитинг компаниар хяналт шалгалтаа 3 жилийнхаа тайлан балансанд хяналт хийлгүүлэх гэрээгээ байгуулад ингээ явж байна л гэсэн. За өнөөдөр Бурхан Халдуу уулын Тэнгэрийг тайх төрийн тахилга өнөөдөр эхэлж байгаа юм байна. За бид нар чинь сая Баян онгорын их бог тарихнаа тахичихсан, Отгон тэнгэр хайрхнаа тахичихсан. Одоо Бурхан Халдуунаа 8 сард хөвсгөл нуураа тахна гэдэг ингээд. За энэ яагаад ингэж тахилгууд нэг доор давхцаад байна гэхлээр зэрэг нөгөө 4 жилд нэг удаа тайх, 5 жилд нэг удаа ч илүү тайх юм юутай. Тэгээд нөгөө зарлиг гарсан онд цагуудаараа явдаг учраас яг нэг жилдээ ингээд бас давхцаад байгаа л талаарх мэдээллүүд бас байгаа шүү. За чамд мэдээллүүд. За эсгийн ахлагч нартай холбоотой нэг мэдээлэл яваад байт юм аа. Тэгээд төрөө бие яхсан чи X-лээд ингээ гарчлаа. За яг өнөөдөр энэ Арсеналаас мэдээлэл хийхдээ эсгийн ахлагч нар бас ингээ сонгуулийн өрдүүд нөлөөлөд байна. Энэ улс төрийн албан хаагчид байгаад байна гэд ингээ ярьцсан. Тэгээ иргэд одоо энэ талаар бас өөрөө гэсэн үзэл бодлоо илэрхийлээд байх шиг байна. Зүгээр яг улс төрийн албан тушаал бас байгаад байгаа юм аа тэнд чинь. Яг хуулийнхаа дагуу одоо ширүү эсгийн ахлагч тэгэл хороон дарга тэгэл дээш нь засаг дарга гэж явчихад байгаа юм. А тэр эсгийн ахлагч нар чинь бас салиа аваад тэр хорооныхаа төлөө ингээ ажиллаж байгаа юм хүмүүс байгаад идэг. Нэг талдаа шүү дээ. А нөгөө талдаа иргэн одоо бэлгүүтээ би одоо дүүргийн иргэдийн хуралд нэр дэвшээ гэдэг тухайн хороон дээр очиж яалчгүй миний төлөө бас ажиллаждаг. Ингээ ерөөсөө хоёр талдаа байд юм а. Гэхдээ эн чинь нөгөө бас л ялгаагүй энэ хууль эрх зүйн орчин нэм тэгээд мэдээж яа хийгвэл хууль эрх зүйн орчинтойгоо л ярихаас аргагүй болов уу гэж. За ингээд Монгол геомэд нэвтрүүлгийн энэ өдрийн дугаар өндөрлж байгаа. За энэ бол нэлээд урт юм сэтгэл бас ирсэн билээ. Нийслэлийг хэрэгжүүлж байгаа дахин төлөвлөлттэй холбоотой гэдэг. За энийг та маргааш болж игэл дахиад бас явуулж байгаа тийм. За тэгэлэр заавал уншиж өгнө. Яг иймэрхүү асуудал шийдвэрлэж байгаа асуудлыг гаргаж ирж байгаа сэтгэлдлүүдийг бол төлхөө уншихыг бол зорилттой болгож байгаа шүү. За 18 цаг 54 минут болжээ. Энэ 7 өдрийн эхний дугаарыг хүрээд өндөрлөж байна. Маргааш 18 цагтаа эргээд уулзцгаая. Хоёулаа галч та. Монгол геомэдэд нэгтгэе. Pocket save.
safe. Pocket байхад it's so safe. Pocket байхад it's so safe. Хамтдаа өнгөрүүлсэн хорон бүхэн хамгийн үнцэнтэй. Жинхэнэ паста Рико. Та 16.5% хүртэлх өндөр хүүтэй хадгаламжаа нээлгээд 100 саяын эзэн болоорой. Ариг банк. Агро магний соус. Өглөөний цайнд та хэрэг сахар хэргэлдэг вэ? Өглөөний цагаа эрүүл шимтэй болгоё. Түрхдэг ногоо талах салаад. Монгол сүм чихэр. Үнэний цэвэр сүвээр битүү. Монголын Монголдо үйлдвэрлэв. Home Media хязгаарыг дав. Омега 3 нь судасны хатуурлыг